За сайн байцгаана уу? За гадаадад маш олон монголчууд маань одоо ажил хийж амьдарч байгаа билээ. За тэгээд бидний түгээмэл бүгдээрэнд нь одоо хамааралтай нэг асуудал нэг бол нийгмийн даатгалын шимтгэлийг бид нар тухайн амьдарч байгаа орондоо бол төлөөд явхад одоо тэтгэврт гарах нөхцөлд хэрхэн яаж одоо энэ бидэрт нөлөөлөх вэ? Тийм ээ. Энэ тухай бид нар бол мэдхийг бол маш их хүсэж байдаг. Хүн болгоны бас анхаарлын төвд байдаг асуудлын нэг мөн яхахгүй хүн. За одоогийн байдлаар Монгол улсад тэтгэврийн чиглэлээр 8 улстай хэлцээр байгуулсан байна. Орос, Солонгос, Чех, Польш, Унгар, Турк, Казахстан тийм ээ. За эдгээр 8 улсын гэрээ хийгдээд одоо хэрэгжээд явж байгаа. За Австри хамгийн сүүлд 2025 оны 5 сарын 26-нд гэрээгээ байгуулж Монгол улсын их хурал 2026 оны 4 сарын 2-нд батлагдсан байна. За энэ Австри улсын асуудал ирж байна. За тус хэлцээр байгуулсан улс орнуудад одоо нийтдээ ерөнхийдөө манай Монгол улсын иргэн 92 мянга оршин сууж байгаа юм байна. Бас л их байна тийм ээ. Маш их хүн байгаагийн шинж. За тэгэхээр Австри улс бол боломжийн бас шийдэгдээд явж байгаа асуудлын нэг. За шинээр хэлцээр хийх шатанд байгаа хамгийн тодорхой улс нэг нь бол Австрали улс байна. За Монгол Австралийн засгийн газрын нийгмийн хамгааллын хэлцээр байгуулах албан ёсны хэлцээг 2025 оны 11 сарын 10-наас 13-ны хооронд хийгдсэн байна. Одоо Австралид нийтдээ 22 мянган монгол оршин сууж байгаа гэсэн мэдээлэл байна. За энэ тухай хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны вебсайтаас 2025 оны 11 сарын 12-нд нийтлэгдсэн постоос олж уншлаа. Одоогийн байдлаар хамгийн агцтай 2024 оноос хойш хэлцээ эхэлсэн Австрали улс байна. За дараагийн улс Герман. За Герман бол хэлцээр байгуулахаар ажиллаж байна. 2026 оны улсын хурлын хэлцүүлгийн үеэр засгийн газрын зүгээс Австрали, Герман, Америкийн нэгдсэн улс энэ төрлийн хэлцээр хийхээр ажиллаж байгааг албан ёсоор мэдээлсэн байна. За энэ тухай парламент цэгийн буюу 2026 оны 4 сарын 2-ны хуралдааны тойм нийтлэгдсэн байгаа. Энэ тухай та хэд маань илүү дэлгэрэнгүй ороод уншаарай. За тэгэхээр Германд, Австралид, Америкт амьдарч байгаа монголчууд маань хамааралтай гэсэн үг. За Япон улс. Япон бол Монголын талаас хэлцээр байгуулах санал тавьсан. Өмнөх мэдээлэлээр бол Япон, Швед, Канада улсад санал хүргүүлсэн байгаа юм байна. Манай Монгол талаас. Японд олон монгол иргэд ажиллаж байгаа тул асуудал улсын хурал дахин одоо энэ талаар хөндөгдсөн байгаа юм байна. Одоогор хэрэгжиж байгаа зүйл бол их бага байгаа юм байна. За Швед, Канада улсын хувьд бол хэлцээр байгуулах санал тавьсан боловч яг Австралийн хэмжээнд одоо тийм идэвхтэй хэлцээний шатанд орсон тухай мэдээлэл бол одоогор алга байхгүй. За Оросын холбооны улсын хувьд бол энэ хуучин хэлцээр одоо шинжлэх шатанд явж байгаа юм байна. Тэгээд нар ч хуучин хэлцээртэй байгаа орны нэг. За тэгэхээр одоогор 8 орн дээр нэмэгдэх нь Австрали одоо хамгийн ойрхон байгаа нь Австрали байгаа юм байна. Дараа нь Герман, Америкийн нэгдсэн улс нэгдэх баг. За тэгээд харин Япон, Швед, Канада бэлтгэлийн түвшинд байна гэж ойлгож болж байна. За дараагийн нэг тайлбартай ярих ёстой зүйлийн нэг бол одоо эдгээр одоо энэ бүх хэлцээрийн хамгийн чухал давуу тал нь жишээ нь Чехэд одоо 10 жил, Монголд 15 жил нийгмийн даатгал төлсөн бол хоёр улсын давхцаагүй даатгалын хугацааг нэгтгэн тэтгэвэр авах үе эрх үүснэ гэж бичээд байгаа. Тийм ээ. За хугацааг нь одоо давхцаагүй даатгалын хугацааг нэгтгэн тэтгэвэр авах эрх үүснэ. Дараа нь улс бүрт өөрт нь төлсөн одоо хугацаанд ноогдох тэтгэврийг тооцох боломж нэгдэнэ гэж ингэж яриад байгаа. За тэгэхээр давхцаагүй гэдгийг одоо тайлбарлах гэж хичээе. Давхцаагүй гэдгийг энийг бас ойлгохгүй бас нэлээд дуудсан. Миний хувьд ч гэсэн бас энэ бас их ойлгомжгүй байгаад байсан. За жишээ нь Монголд одоо 2006 оноос 2015 онд одоо ингээд 10 жил нийгмийн даатгал төлжээ. За Чех улсад ирээд 2016 оноос 2026 он одоо жишээл одоо хүртэл тийм ээ. За тэгэх юм бол нийтдээ энэ хүн хэдэн жил ажилласан бах вэ? 20 жил ажилласан байна тийм ээ. Нийтдээ 20 жил ажилласан байна.
За тэгэхээр энд бол энэ Чех Монгол хоёрын хооронд нийгмийн даатгал төлөлтийн давхцсан хугацаа байхгүй байна. Тийм байгааз тэр хүн 10 жил Монголд ажилчингуудаа төлж исэн. За тэгээд Чехэд ирэнгүүтээ Монголынхаа төлөлтийг зогсоогоод Чех төлөөд эхэлсэн байна. За тэгэхээр энд давхцсан тоо гэсэн байхгүй байна. Давхцсан жил гэж байхгүй. За хоёр дахь жишээн дээр үзэхэд Монголд одоо жишээлбэл 2006 оноос 2015 он хүртэл хүн нийгмийн даатгалыг төлж ирсэн байна, ажил эрхэлж ирсэн байна. Тэгсэн мөртлөө Чехэд 2010 оноос 2020 он хүртэл ажилласан байна. За тэгэхээр энэ хүн яаж исэн гэхлээр Монголд 2006 оноос хойш ажиллаад тэгээд Чехэд ирсэн ч гэсэн нийгмийн даатгалын төлөлтийг үндсэндээ нэг 5 жил тасралтгүй төлөөд явсан байна. Тэгэхээр энэ дээр юу харагдаж байна гэхэлэр давхцалтай байна гэж үзэж байна. За тэгэхээр Монголд 10 жил төлсөн, Чехэд 10 жил төлсөн байсан боловч одоо жил давхцсан тийм 2010-аас 2015 онд бол хоёр улсад хоёуланд нь нийгмийн даатгал төлөөд явсан байна гэсэн үг. 5 одоо энэ дээр бол яхахгүй 5 жилийн зураг гарч байна. За тэгэхээр 5 жилийг 2 дахин бодохгүй. Ийм л юм логикийг ойлгох хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр 20 жилээр тооцохгүй нийтдээ 5 жил насагтаад 15 жилээр тооцох юм байна л гэж ингэж ойлгох шүү дээ. Яг энэ зүйл дээр хүмүүс их ойлголт муу байгаа юм шиг санагддаг. Ойлгоход бас хэцүү, тийм ээ? Логикоор бол яг энэ зүйл дээр ойлгоход хэцүү. Ер нь бол Монгол Чехийн хэлцээрийн 12 дугаар зүйлд хоёр улсын даатгалын хугацаа тэтгэврийн эрх тогтооход нийлүүлж болох боловч нэг ижил календарын хугацааг 2 удаа тоолохгүй гэж заасан байдаг. За тэгэхээр энийг л давхцаагүй гэдгийг ингэж ойлгож болно. За 5-аас 15 жил ажиллаад тэтгэврийн эрх үүсэх үү гэж байгаа. За гадаадад 5-аас 15 жил ажиллаад тэтгэврийн эрх үүсэх үү гэж байгаа. За жишээ нь Чехэд 5 жил ажиллаад Монголд 10 жил ажилласан байхад нийтдээ нийгмийн даатгалын төлөлтийг та 15 жил хийсэн байна гэсэн үг. Гадаадад 5 жил хийсэн, Монголдо 10 жил хийсэн байна. За тэгэхээр хүн шууд тэтгэвэр авах эрх үүслэх гэсэн үг бол бас биш. Энэ дээр бас анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл тэтгэврийн нас болон тухайн улсын бусад шаардлагыг биелүүлсэн байх ёстой бид нар. За энэ дээр би Чехийн жишээг л илүү аваад байна л да. Яагаад гэвэл арай илүү надад ойр, арай илүү бас одоо түрүүчээсэн ингээд тэтгэвэр тогтоолгоод ингээд явцсан байна. Тийм болохоор за жишээ нь Бат гэдэг хүн залуу Чехэд 5 жил ажиллаад Монголд 10 жил ажилласан байхад нийтдээ 15 жил нийгмийн даатгал төлчихжээ. Тийм үү? За тэгэх юм бол Чехийн тэтгэврийн насанд хүрсэн байх ёстой. Хэрвээ тэр хүн Чехээс тэтгэвэр тогтоолох гэж байгаа бол тийм ээ. За тэгэхээр энэ дээр 35 жилийн даатгалын хугацаа шаардлагатай болон дээр нь 65 нас хүрсэн байх ёстой гэж байна тийм ээ. За ийм шаардлагуудыг бас биелүүлсэн байх ёстой болчдөг. За тэгэхээр за Чехэд 5 жил ажилласан юм чинь гэж бас тоохгүй байж болохгүй. 5 жилч байлаа гэсэн чамд Монгол тэтгэвэр тогтоолох чинь энэ жил бас хамаарна. Тэгэхээр баг гэхгүй тийм ээ. За энэ дэр нэг нөхцөл байгаа. Ерөнхийдөө бол нэг жилээс доош хугацаанд одоо ажиллаагүй бол Чех бол нийгмийн даатгалаа одоо төлж байсан ч гэсэн тэтгэвэр тооцохгүй гэсэн ийм бас нөхцөл байгаад байгаа юм шиг байна. Тий. За хоёр дахь жишээлбэл Дулмаа 1965 онд төрсэн эмэгтэй 2 хүүхэдтэй эмэгтэй байлаа гэж бодоход энэ чи хүүхэд бас их нөлөөлдөг шүү дээ тийм ээ. Хүүхдийн тоо бас их нөлөөтэй байдаг. За энэ хугацаанд Монголд 25 жил ажилласан, Чехэд 10 жил ажилласан. Ингээд нийтдээ тэр хүн 35 жил хөдөлмөрлсөн байгаа. Гадаад дотоодгүй. За тэгэхээр энэ хугацаа бол ерөөсөө давхцаагүй. Тэгэхээр Чех хуулиар бол одоо энэ Дулмаа бол 64 нас буюу 8 сар болоход насандаа гарах ёстой. Тэтгэвртээ гарах ёстой байдаг. Чехийнхаа хуулиар. Тийм ээ. Гэхдээ Чех Монголын хэлцээрийн дагуу даатгалын хугацааг гаргалсан Чех тэтгэврийн эрхийг нь одоо шийдвэрлэх хугацаа нь бол болцсон байна гэсэн үг. Яагаад гэвэл нөө Монголд энэ хүн 25 жил ажилласан байгаа байхгүй. Тэгэхээр Чех тэтгэврийн эрх нь шийдвэрлэгдэн Чехэд хэдэн корон нийгмийн даатгал төлснөөр л Чех харин бодно. Тэрнээс биш Монголын одоо тэр нийгмийн даатгал төлсөн
үний дүн бол энд хамаарахгүй гэсэн үг. Ганцхан жил нь хамаарч явж байна. За энэ дэр нэг юм анхаарах бол яг Чех бол 2025 оноос хойш тэтгэврийн насыг аажмаар өсгөх шинжилэл хэрэгжиж байгаа тул насны хязгаар бол байнга өөрчлөгдөж байгаа. Ерөнхийдөө бол бүр их одоо насын нэмээд байхын тэгэхээр одоо бүр хөдөлгөөний чадвар үнэхээр хэцүү, нэлээд өндөр настай болж тэтгэврт гарах юм нөхцөл бүтээд байгаа шүү дээ, тийм ээ. За энийг бол бас бодлох хэрэгтэй болох байх. Энэ дээр Чехэд бол жишээлбэл нийгмийн даатгарын шимтгэл 2010 оноос өмнө 25 жил төлсөн байх ёстой байсан бол одоо 2011 оноос 2018 он гэхэд өөрөөсөө жил болгон тэр нийгмийн даатгалын төлөлтийн хэмжээг бол бага багаар нэмээд байсан байхгүй. Эдгээр бол одоо 26 жилээс бүр 34 жил хүртэл ингээл жилд ингээд бага багаар нэмэгдээд явсан. Тэгсээр хагаад 2018 оноос хойш 37 жилээр тооцоолсон. Нийгмийн даатгалын хэмжээг 35 жил төлсөн байх ёстойгоор тооцоолсон. Энэ бол зөвхөн Чехэд хамааралтай асуудал л да. Гэхдээ одоо Монгол Чехийн хамтарсан одоо энэ нийгмийн даатгалын төлөлтийн энэ хэлцээрийн дагуу Монголд ажилласан нийгмийн даатгал төлж ирсэн хугацааг Чехэд тэтгэврт тогтоолоход хамаарна л гэж ингэж ойлгож байгаа. Эсвэргээрээ мөнгө ялгаагүй. Монголд ч гэсэн ялгаагүй. Тийм ээ. За дараагийн слайд дээр би та хэдтэй Монгол буцаад явчихсан. Одоо магадгүй 5-10 жилийн өмнө Чехэд ажиллаж байгаад Монголд ирчихэд одоо амьдарч байгаа монголчууд маань хэрхэн Чехийн даатгалыг тооцох тухай та хэдтэй тусна одоо бас лайв бэлтэж байгаа. За энийг магадгүй маргааш нөгөөдрөөс би та хэдтэй шууд үргэлжлүүлээд хоёр дахь лайваа хийх болно. Тэгэхгүй нэг лайваар одоо дэндүү их юм бас урт хугацаатай болох гэдэг байна. За тэгээд subscribe дараад та хэд маань намайг дагаад цаг тухайд нь та нарт өөртөө хэрэгцээтэй гэсэн мэдээлэлээ авч байгаарай. Хамтдаа байгаад баярлалаа.